За сайн байцгаана уу өчигдрийн минь Дүүн Бэргэдрийн дараагийн ангиараа уулзаж байгаад баяртай байна. Лайк сабширэгээрэй. Энэ ангийнхаа талаар сэтгэлдээ бичээрэй. Суугаа дэмжигийн өсвөл доорх тансаар хандив явуулаарай. За ингээд сурал руугаа орцгоё. Эвэрдсийн эрдэсийн өрөөнд сүүлийн 1000 жилийн турш хинч нэвтэрч чадаагүй. Тэнд яг юу байгаа бол? Ваа, энэ бүгд юу вэ? Болор дотор эрдэнсүүд байна. Зүгээр харахад л хэдэн 10 өндөр түвшний эрдэнэс харагдаж байна. Эдгээр нь бүгд эвэрдсийн эд зүйлс юм байх та. Ингэж л тэдний гаргаж авдаг байх нь. Бид болруудыг эвдэж доторх зүйлийг нь гаргаж чадахгүй. Тэгээд ч бидэнд тэр боссыг ялан дээсийн шагнал байхгүй. Эдгээр зүйлс түүндээ л харьяалагдана. Одоо хэндээ тусалж байгаа гэж бодож байна. Би өмнө нь арай л их зантай байж. Хэн үнэлгээ хийх ур чадвартай билээ? Би байна. Би ч бас. Үнэлгээ хийх чадвар нь эд зүйлийн маана урсгалыг шинжилж, түүний шин чанарыг тодорхойлох чадвар юм. Ур чадварын төвшин өндөр байх тусам илүү их мэдээлэл олж чадна. Медиагийн эртний хаант ус дэвшилтэд эд шидийн технологитой байсан. Тэдний бүтээсэн эд шидийн зүйлс нь өнөөгийнхөөс хавьгүй чанартай. Үн цэн нь эд зүйлээсээ шалтгаалдаг байсан ч тэдгээрийг худалдаанд бараг гаргадаггүй байсан болохоор ховор байдал нь улам үн цэнтэй болгож байсан. Энийг хараач. Ийм зүйл эндээс олно гэж бодсонгүй шүү. Ашгүй дээ, бүх зүйл сайн явж байна. Эрдэнэсүүдийн дунд сүнсний чулуу, чулуужилтын бамбай, ур чадварын чулуунууд, обсидианы бугуйвч, толин хуйг, хар хэрээний нөмрөг, манангийн бугуйвч, миражийн сэлэм, тэгээд грам сэлэм, луугийн ангуучийн хуйг, гутал, бээлиний иж бүрдэл. Тэгэхээр чи өмнө хэлсэн зүйлээ өөрөөр хэлбэл 3 дугаар бүсийн сүмийн оолтон булаан эзэлсэн тухай юу? Тийм ээ, тэр тухай. Би чамайг итгэхгүй гэсэндээ биш л дээ. Гэхдээ сүмийн дотор байгаа Тартарусын шүтэгчдийг ялгах арга бидэнд бараг алга. Хэрвээ тэд шүтэгчийн ур чадвараа ашиглахгүй бол эсвэл баригдаад өөрөө хэлэхгүй бол тэднийг ялгах ямар ч боломжгүй. Гэхдээ шалгах өөр арга бий. Тартарусын шүтэгчийг алмагц тэдний биенээс тэмдэгтэй хорхой гарч ирдэг. Гэхдээ асуудлын гол нь Олдоны угсаа байр суурь. Тэр Маркус Ласкрийн удам асар нөлөөтэй язгууртан гэр бүлийн хүн. Өөрөө 4-р бүсийн санваартны албыг ааваасаа залгамжилж авсан. Одоо тэр тэргүүн санваартан болсон учраас төв бүс нэлээн эрх мэдэлтэй. Тэр миний гэр бүлийнхэнтэй ч нэлээн дотн харилцаатай. Тиймээс бүлгүүдийн хоорондын тэмцэлд төвийг сахиж байгаа хүнд нотлох баримтгүйгээр халдах нь аюултай хэрэг болно. Харин түүнийг устгасны дараа нотлохоо үүсгэж болох юм биш үү? Тэр заапирт итгэхгүй байгаа болохоор дайсан гэсэн нотлох баримт ихэд байна. Нотлогоо юу? Мэдээж байгаа. Энийг юу гэж бодож байна? Баруун тийш хар. Зүүн тийш хар. Одоо урагшаа хар. Ямар мэдрэмж төрж байна? Маш сайн байна тэргүүн санвартаа. Сайн байна хам Альфонсо. Анхнаасаа л миний үгийг сонсох ёстой байсан юм. Би ойлгохгүй байна. Тэр үн санвартан оолтон яагаад ингэж байгаа юм бэ? Клаудиа, би чам сонирхолтой зүйл үзүүлнэ гэсэн шүү дээ. Тартарусын шүтэгчийн биед байдаг тэмдэгтэй хорхооны тухай чи мэдэх үү? Тэр нь бидэнд чөтгөрийн хүчийг өгдөг. Харин тэр хүчийг их ашиглах тусам хорхоо улам томордог. Хорхоо бүрэн боловсрох үедээ тусгай чадвартай болдог. Миний тэмдэгт хорхооны тусгай ур чадвар бол үүр. Одоо миний хорхоо хатан хорхоо болж хувьссан учраас үр төлөв гаргах чадвартай болсон. Тэгээд хүн түүний агуулдайнуудыг залгивал би түүнийг хяналтаа авч чадна. Яг саяхан би хам Альфонсотой хийсэн шиг. Одоо ойлгож байна уу, Клаудиа? Би чамайг ашиглан Люшиасыг миний талд оруулахыг хүсэж байна. Түүнийг ятгах гэж юу гэсэн үг вэ? Хөөе хүү минь, айчгсан уу? Зүгээр дээ, сайн хүү бай. Нэр нь хэн бэлээ? Мариус. Мариус гэж юу? Сайхан нэр байна. Хорхойн дуртай юу? Мариус. Хараач, хөөрхөн жижиг хорхой байна шүү дээ. Яаж байгаа юм чи юм уу? Тэргүүн санвартан оолдын яаралтай мэдээ ирлээ. Люшиас хүрээд ирлээ. Юу гинэ? Ийм хурдан уу? Тэр одоо сүмийн агууг цэвэрлэж байх ёстой шүү дээ.
Удаан уулзсангүй шүү тэрүүн сагмартан аалд юм. Чи чинь галзуурч хаа юу Лушиас? Өөрийн бүсийн хамгаалагч нараа яагаад арч байгаа юм? Хийсэн дайрал чинь яасан бэ? Яагаад энд байгаа юм? Энэ бол үнэн төрхийг харуулагч уусмал. Үүнээс нүдэндээ ганц тусал тусаахад Тартарусын шүтгчдийн бид байгаа тэмдэгт хорхоонуудыг харж чадна. Би ийм сохор байсандаа итгэж чадахгүй байна. Тэргүүн сагмартан Олдын Ласкер би ариун нэгэн Лушиас Жорнети гэрлийн сүмийн нэрийг өмнөөс чамайг тэрс үзэлтэн хэмээн баривчилж бай. Гэрлийн сүмийг мэхэлсэн чинь ноцтой нүгэл. Одоо нүглийнхээ төлөөсийг төлөх цаг чинь нэрлээ. Хаа ямар бардам навш вэ? Манай удирдагч Лушиасыг буцалтыг урьдчилан зөгнөсөн. Гэхдээ ингэтлээ хурдан нэрнэ гэж хэн санах вэ? Тэр бас түүний дайралтын бүлэг дайралтыг ингэтлээ богино хугацаанд дуусгах боломжгүй. Мэтис бүтлгүүцсэн бай. Магадгүй тэд түүнийг боссын өрөөнд нь хүрэхээс өмнө илрүүлсэн байх. Гэхдээ тэр миний тухай бүхнийг тэдэнд хэлсэн гэж үү? Тэр хэрэггүй навш. Гэхдээ хамаагүй дээ. Сүм рүү буцаж ирсэн тэр мөчөд л Жиминий хавханд орсон Лушиас. Энд чинь юу гүтгэлэг вэ? Тэрүүн сагмартан хүнийг ингэж доромжилж зүрхлэн гинэ. Чамд нотлохоо байгаа юм уу? Альфонсо авга ахаа. Миний авга ахын бидий ч бас хорхой байна. Гэхдээ энэ зүгээр нэг үт биш. Энэ бол Олдны тусгай чадвар. Запер хэлж байсан шиг. Тэр авга ахыг минь удирдах бай. Ариун нэгэн байлаа гэд ийм авир гаргах эрх чамд байхгүй. Ялангуяа хүнд ярьж байгаагаа бодоорой. Нотлохоо хэрэгтэй гэж үү? За тэгвэл хардаа тэрүүн сагмартан Олд. Юу? Тэр эдгээрийг хаанаас авсан юм бэ? Тэр үнэн төрхийг харуулагч уусмлын тухай. Одоохондоо энэ тухай ам нэг хэрэггүй. Энэ зүйл ил болбол чамааг дорхноо хөнөг хорлдог ар араасаа гарах болно. Бид илүү найдвартай, илүү хүчтэй нотлохоо авч очих ёстой. Эвридисийн агуй бол авраг том газар доорх төөрдөг байшин л гэсэн үг. Тэр бүр 3 дугаар дүүргийн сүмийн доор хүртэл сунан оршдог. Бид тэндээс гарц олоод бид хаана байна вэ? Мэтисийн хуучин нууц байшин. Тартарусын шүтгчид энд цуглардаг байсан. Эдгээр нотлогоог бид хаягдсан байшингаас олсон юм. Энд Мэтис болон тэрүүн сагмартан Олдын хоёрын хоорондын загтлууд байна. Луугийн зүрхийг хулгайлах төлөвлөгөөнөөс эхлээд Тартарусын шүтгчдийг дэмжсэн, мөн зөвшөөрсөн бүгд энд бий. Уншсныхаа дараа шатаа гэж хүртэл бичжээ. Гэхдээ Мэтис тэр загтлуудыг хадгалж байсан бололтой. Олдын өөрөөс нь ургах вэ гэж сэрэмжилсэн хэрэг. Чи намайг гарцаагүй барьжээ Лушиас. Би чамайг ийм нарийн ажиллана гэж бодоогүй. Мэтис үнэнч сэтгэлээрээ бүгдийг нийлчилсэн гэж үү? За яах вэ? Би хүлээн зөвшөөрье. Би Тартарусын шүтгчдийн ахлагчдын нэг. Тартарусын Ерембийн 11-р байрны эзэн Олдын Ласкер. Гэхдээ чи үүнийг мэдсэн ч надад хамаагүй. Чи намайг яаж ч чадахгүй. Клаудиа. Хөөй, битгий сандар. Би чиний хайртай хүний хүзүүнд нь нэвт хатгахын тулд ганцхан алхам л хийн. Хүмүүсийг удирддаг тэмдэгт хорхоо миний биед бий. Хэрвээ хэн нэгэн миний хорхойг зайлгвал тэр хүн миний үнэж болдог. Би чамд зориулж нэг тусгай гүнж хорхой бэлдсэн. Оюун ухааныг бүрэн удирдах чадвартай. Тэгэхээр би үүнийг хүнд өгье гэж бодож байна. Чиний хайртай дөө. Хайртай хүүд чинь үү? Эсвэл чи өөрөө юу? Лушиас 3 хүртэл тоолно. 3 2 1 Би аавь. Миний эхнэр хүү хоёрыг орхи. Сайн байна. Тэгвэл би үүнийг чиний хайртад өгье. Үгүй ээ. Тэр яаж би илрүүлэх чадвараа ашиглаж энэ бүсийг бүхэд нь хянаж байсан шүү дээ. Гэтэл энэ хүнийг би огт мэдэрсэнгүй. Манангийн бугавч. Хүчтэй далдлах ичидтэй бугавч. Хоёрыг зэрэг зүгвэл зөвхөн домгийн зэрэгэлтэд илрүүлэх чадвараар л мэдэрч чадна. Чанга атгаарай. Юу гинэ? Энэ бол Алтан Баатар. Ихэр баатруудын ах нь. Би түүнтэй анх удаа тулдаж байна. Гэхдээ үнэхээр аимшигтай хүчтэй юм. Энэ л твийн 10 шилдэг дайчны нэгтэй тулдах мэдрэмж юм уу да?
тэргүүн оолдын. Би одоо чамтай тулдах заваалга. Юу болоод байна? Жинраийн шав Лушиаст аль хэдийн хөнөөгдсөн байх ёстой. Эсвэл зүхтаа дайм аврагдсан. Хэрвээ Лушиас Тартарусын шүтгчтэй боссын өрөөнд орохоос өмнө тулдсан бол энэ хүн яг одоо энд байх ёсгүй. Тэр яагаад замдмын тээг болж байгаа юм бэ? Жинра намайг хуурсан гэж үү? Надад тусалж байгаа дүр хэсгэн төлөвлөгөөг минь нураах гэж байсан юм уу? Бид барьцааны хүмүүсээ ч алдчихлаа. Хэрвээ ариун нэгэн ялтын хилтерхийг ашиглавал бид бүр мөсөн сөөрнө. Эндээс хурдан халдъя. Кастер, намайг хамгаал. Мэдлээ ноёнтоо. Чи энд юу хийж байгаа юм бэ? Ахтайгаа хамт байх ёстой биз дээ. Та хоёр чинь нийлээд нэг дархтай гэж би сонссон шүү. Би чамаа ганцаараа дэлчихнэ. Би Тартарусын шүтгчдийн Еренбийн 20 бичигдсэн хүн. Миний нэр Кастер Хьюго. Маркс Ласкрийн бол Граф Хьюгогийн ууган хүү. Би чамд хичээл заахаар ирлээ. Би Лушиас Жорнети, гэрлийн анхны хүү. Гэрлийн сүмийн 3 дугаар бүсийн гишүүн. Чиний сорилтыг хүлээн зөвшөөрье. Хэрвээ зоригтой бол дайраад ир. Баатрууд энд бэлтгэл хийж байгаа. Аюулгүй байдлын үүднээс жирийн иргэдийг одоохондоо төгс нэвтрэхийг хориглосон. Юу гэсэн үг вэ? Би энд өвчнөө эмчилүүлэх гэж холоос ирсэн шүү дээ. Юу болоод байна? Төв барилгаас утаа гараад байна. Эн чинь зүгээр нэг сургуулалт биш байна. Дайралтын дараа эргэж ирээрээ. Би хариултыг чинь өгье. Болгоомжтой яваарай. Тийм, бас нэг зүйл. Уурхайн зээл худалдаж зарах зүйлс дээрээ төр төвлөрсөн нь дээр байх. Дээд чатныхан удахгүй ирэх гэж байгаа. Тийм болохоор хар захын бараатай орооцолдох нь эрсдэлтэй. Хэрвээ нэгжлэг хийгдвэл төв байрнаас хол бай. Сүүлийн үед би боолуудын хэсэгт байх болсон. Запер энэ бүхнийг урьдчилан харсан гэж үү? Юу болоод байна да? Чулуучлалтын бамбай. Өмнөх дайснаа чулуу болгон хатууруулна. Чадвар удаашруулах. Эрдний сүмсний чадвар. Дайсны хөдөлгөөнийг удаашруулна. Чадвар хор тайлах. Дайсны хүч чадлыг бууруулна. Обсидианы бугуйч. Чадваруудын дахин хэрэглэх хугацааг 50%-аар бууруулна. Эднэр бүгд агуулдаагаар удирдуулсан хүмүүс байна. Тэд чинь сүмийн самгаартнууд. Хэрвээ ариун нэгэн хамгаалагчдыг хэдсэн гэдэг мэдээ гарвал түүнийг өрсөлдөгч бүлэглэлөө чуудал шүүрч авч цол хэрэгмийг нь булаана. Бид тэднийг алалгүй зогсоох ёстой. Ур чадварын чулуу, ухаан алдуулах, шидсэн газарт идэвхждэг чадвар зөвхөн нэг удаа ашиглах боломжтой. Чи яаж ингэ сайн оноод байгаа юм бэ? Би академид байхдаа гар бөмбөг тоглодог байсан. Цамхаагүй. Гэхдээ сүмийн барилгад хамгаалалтын шид тавьсан баймаар юм да. Жад бол сэлэмнээс байглаасаа давуу талтай байдаг. Урт зайны ялгаанд жад чинь дэхэлж дайрах боломж олгодог. Гэхдээ наад шиг дуршлагтай тулаанчийн хувьд би сэлмийн авраагаар холоос ч дайрч чадна. Эсвэл жадны үзүүрээр сэлмээж ирээд ойртон очиод дүрх боломжтой. Гэхдээ энэ удаа би алдаа хийлээ. Толон хуйг. Цохилт авахд эртний медиан хар тойл ичид идэвхжиж дайсны учруулсан хохирлын 50%-ийг эргүүлэн ойлгодог. Тэгэхээр чи зориудаар надад сул зай өгчээ. Чи үнэхээр чадварлаг жүжигчин юм. Яагаад гэдгийг мэдэх үү? Чи болон чиний ихэр ахыг чинь твийн 10 шилдэг дайчин гэж нэрлэдэг шалтгааныг Учир нь гигантнууд буюу ариун нэгнүүд тэднийг жирийн хүний жагсаалтад оруулдаггүй. Үгүй бол та хоёр хизээж тэр жагсаалтад багтахгүй байх байсан. Бурхны шийтгэл. Би бурхны шитгэлийг итгэвчүүлэхдээ зэрэгцээд тэр бусааж дайрсан. Нүүр, гар, хөл, хажууд 5 дайралт
эсвэл 7 цохилт байсан ч байж магадгүй. Тэгэхээр энэ дусгал зөвхөн биеийн шууд цохилтод үйлчилдэг юм байна. Тийм үү? Тэгэхээр энэ нь чадвар биш, харин эд зүйл байна. Тэгэд бүр 100% дусгал биш. 50% юм уу да? Үгүй 60 ч юм уу? Би анхандаа чамайг хорж барьж байх санаатай байсан. Ноён Олдын бүрэн нуугдаж амжих хүртэл. Гэхдээ бодлоо өөрчиллөө. Чи өөрөө энэ үхлийг дуудсан. Бурхныхаа дэргэд очих цаг чинь ирлээ. Яг одоо. Кастер хаан байна. Над дээр ир. Ноён Олдын чадвар хатан хааны дуудлага. Хатан хорхойг агуулсан хүн өөрийн дуу болон байршлаа гүнж хорхойтой хүмүүст дамжуулах боломжтой. Чадвар гинжинд хорих. Чадвар чулуу цаажилт. Би энд байна. Ир над дээр. Кастер. Бос. Би хараахан дуусаагүй байна шүү. Юу болов вэ? Эзэнт чинь юу тохиолдсон бэ? Эхнээсээ л бид чамайг энд уяад үлдээсэн. Та гурыг тусад нь салгаж, тус бүрийг чинь бут зохих төлөвлөгөөтэй байсан юм. Чи яг л бидний өрхөнд орлоо. Та нар навшнууд. Чи луугийн зүрхийг тээвэрлэх ажлыг хариуцмаар байна гэж үү? Тийм ээ эзэн минь. Миний тусгай чадвар бол оюун ухааныг удирдах. Тиймээс би 3 дугаар тойргийн сүмийг төвөггүй эзлээ. Тэр ариун нэгнийг өөрийн хяналтад оруулж чадна. Юмыг хамгийн аюулгүй тээвэрлэх арга бол түүнийг огтхонч хөдөлгөхгүй байх. Тэнд агуулдаагаар сүмийн бүрэн эзэлсний дараа би луугийн зүрхийг анхааралтай хянах болно. Тэгээд эзэн та хүссэн үедээ очиж шилжүүлэн суулгалтаа хийж болох юм. Сайн байна. Тэгвэл үргэлжлүүл. Яаж ийм зүйл болчих вэ? Би бүхнийг тооцоолсон шүү дээ. Дайралт хүлээгдэж байснаас эрт тусахч магадлалыг Леонардын хүү Жинрайны шав алгадахаа мэдээд зүхтагч боломжийг бүгдийг нь урьдчилан тооцоолсон. Энэ зангийг бүх эрсдлийг тооцоолж тавьсан. Гэтэл ингэтлээ хурдан хариу үйлдэл үзүүлнэ гэж үү? Нэг л хариулт байна. Жинрай надаас сурвалсан байна. Тэр шаваа хэрэггүй басан гэд хөнөөхөөр шийдсэн нь бүгд худлаа. Үүндээ бол намайг тайвшруулж байгаад хөнөөх гэж байсан бай. Бүх зүйл тохиорч бай. Намайг ингээд л хуурчихна гэж бодсон уу чи юм nooш. Ийшээ суугаарай ноён Олдын. Луушаас одоо намайг Тартарусын шүтэгч гэдгийг мэдээж байгаа. Гэхдээ энэ одоохондоо асуудал биш. Учир нь гэрлийн сүмийн тэргүүн савартнууд дараагийн чуулганд миний төвийг сагсан санал найдаж байгаа. Тэд намайг хамгаална. Би Тартарусын шүтэгчдийн тэргүүн байсан ч хамаагүй. Гэвч намайг илүү зовоож буй зүйл бол дайснуудын минь хүрээ. Хэрвээ Жинран урвсан бол луугийн хааны тулааны урдлын нууц шавнар хэр олуулаа нуугдаж байгаа бол Жинран өөрөө эсвэл түүний хүү Жинган оролцсон бол эхлээд би нууц хорогдох байртаа очих ёстой. Тэгээд цэргүүдээ цуглуулна. Энэ юу вэ? Ноён Олдын хор байна, өвдөж байна, аимшигтай өвдөж байна. Хин үүнийг хийчих вэ? Чи миний хүн биш вэ? Чи хэн бэ навш минь? Дуугаан дат. Чи галзуу юм уу? Би Мөнгөн Баатар Полукс. Энэ их газрын 10 шилдэг дайчны нэг. Хэрвээ одоо бууж өгвөл энэ л гэж үү Мөнгөн Баатараа? Жинхэнэ Баатар чинь хорны ганц зурааснаас хөтөггүй юм шүү дээ. Полукс, наз дээр ир, түргэл, хүлээ, битгий тэг. Яриа чиди. Чамд юу хэрэгтэй вэ? Хиний даалгавраар ирсэн бэ? Хэрвээ мөнгөний тухай бол би тэр навчнуудаас 2, үгүй 3 дахин ихийг өгье. Намайг харснаа мартаад л яв. Яагаад би ингэтлээ сэхэ орохгүй байна вэ? Би хурдан идэгдэг шүү дээ. Эн чинь жирийн хор биш вэ? Боддоо би тэргүүн сагмартан хүн. Намайг амьд байлгуул чамд ашигтай. Би чамд хүссэн бүхнийг чинь өгч чадна. Цаг хожих хэрэгтэй. Полокс эртэл. Эсвэл хор арилах хүртэл. Надад ажил. Би чамд илүү ихийг өгнө. Илүү их эрх мэдэл, илүү их хүч. Энэ юу вэ? Хэн нэг хүлээгээд байна уу? Эсвэл энэ нөхрийг үү? Юу? Тэр чинь жинхэнэ Полоксын дуулга байна. 12 цагийн өмнө үүр цайх үеэр эргэлзэж байсан ч үн дөрхийг харуулагчийн уусмал үнэхээр Тартарусын шүтэгчдийг илрүүлдэг юм байна. Итгэмээргүй юм. Тэргүүн Сагмартан Олдны хувийн хамгаалагч нарын нэг нь хүртэл Тартарусын шүтэгч байх гэж манай ах дүүс уулзах газарт хүлээж байгаа. Хулгайлсан луугийн зүрхийг тэдэнд өг.
Тэдний нэг нь сүмийн сангартан байгаа. Тэр чиний боолын тэмдгийг арилгаж өгнө. Дараа нь чи нуугдаж болно. Би луугийн зүрхийг хүргэж өгч байгаа дүр үзүүлсэн. Гэтэл тэд намайг дарамталж, боолын тэмдгээр алж, устгах гэж оролдсон. Тэр тусмаа тэдний дунд Мөнгөн Баатар байсан. Тэд анхнаасаа л намайг бүр мөсөн устгах гэж байсан байна. Тэдэнд итгэсэндээ итгэж чадахгүй байна. Өмнөх амьдралд нээд арайхийн Мөнгөн Баатараас цугтаж чадсан ч түүний бид шингэж чадаагүй луугийн зүрхийг тэрвэрсээр хэдэн сар цогтсон. Эцэст нь тэр луугийн зүрхийг Жинрайнын өөр нэг шавь алдсан юм. Тэгээд тэр агуйд аимшигтайгаар зодуулсан байдлаар олцсон. Лушаас тэмдэгтэй авгалдаагаар удирдуулж байхдаа аимшигт гамшиг л байсан. Эхлээд хүүхэд минь одоо миний хайртай хүн. Би хизээч марцдаггүй ганц зүйл бий. Намайг бас алчих. Гуй. Амьдрах шалтгаан надад одоо байхгүй. Аалдын тэр хитрхи олон эмгэнэлт үе авчирсан. Тийм болохоор би өнөөдөр түүнийг устгах ёстой. Жижигхэн байна. Аян зохилчхад яагаад ийм жижигхэн байдаг вүлээ? Хамгийн сүүлд энэ биеэ гаргаснаас хойш хэдэн жил өнгөрөвдөө. Чи мэдхүү би ихрүүдийг хамгаалагч болгосон нь сул доройгоосоо биш. Би тэднээс ч илүү хүчтэй. Харин би хэн нэгэнд энэ жигшүүр төрхөө харуулахыг хүсдэггүй болохоор л тулаанд ордоггүй юу. Алдын Ласкер чөтгөрийн хэлбэр. Аян цохох мөчөд тэр биеийнхээ нэг хэсгийг хайж жинхэнэ төрхөндөө орсон байна. Энэ байдал нь хор айл хэдийн арилсан гэсэн үг. 5 жилийн өмнө хуургалтын чулууг ашиглан чөтгөр болсон. Тэр цагаас хойш би хүний төрхөө дуурайж сурсан. Чөтгөрийн хүчээ докторжуулсан. Мөн намайг ийм төрхөөр харсан хүн болгоныг хөнөөсөн. Намайг ийм болтол шахаж чадсан чамааг үнэхээр гайхаж байна. Гэхдээ чи нэг алдаа хийсэн. Эхэлж эхлэе. Энэ агуйд нуугд. Намайг хэлэх хүртэл битгий эндээс гараарай. Энийг ав. Энэ бол дээд зэргийн нууцлах чадвартай бугуйлч. Өөртөө болон хүүдээ зүг. Надад дуу. Харин чи яах юм бэ? Одоо надад хэрэггүй. Би энэ өдрийг хүлээж байсан. Эцэст нь би тэднээс өшөөгөө авах нь. Миний эцгийг хөнөөж гэр бүлийн өвийг минь булаасан тэр араатнуудаас нэг нь унсан. Одоо 2 үлдлээ. Та нарыг бүгдийг чинь там руу илгээх болно. Ингээд энэ цуврал маань дуснаа. За тэгээ та бүхэн таалагдсан гэж найдаж байна. Суугаад дэмжихийг хүсвэл доорх данс руу хандив явуулаарай. Дараагийн ангаар юу гарах талаар үзчихээд дуусгая. See ya.